Яасан бацгаана уу? За энэ Франц маягаар хүнсээ цуглуулах гэдэг юм соёл судлалын хичээлийнхээ үг хэллэгийг харъя бүгдээрээ. Vocabulaire гэх үг хэллэг байдаг те. Эндээс өмнө хичээлдэр бас монгол маягаар, тим маягаар гэд яс үндэстний онцлогийг илэрхийлсэн үг хэллэг яг энийг ашиглаж исэн. Тэгэхээр тэр дахиж гарч ирж байна. À la française, à la française гэдэг те. Тэгэхээр энэ Франц маягаар гэсэн үг. Хэрвээ Монгол маягаар гэх юм бол à la mongole гэсэн үг те. Ингэж удаан бол хэлэхгүй л те, мэдээж шууд үргэлжлүүлээл ганц үг юм шиг л хэлж байна. À la mongole. За одоо энэ Франц маягаар хүнсээ цуглуулах гэж байна. Эндээс бидний өмнө нь гарч ирсэн faire ses courses гэх юм бол одоо хүнсээ цуглуулах гэсэн үг те. За тэгээ faire les courses au marché le matin. Өглөөдөө захаас хүнсээ цуглуулах дуртай гэн тэ. Surtout ялангуяа le week-end хагас бүтэн сайнаар. C'est un moment convivial. За энэ convivial гэдэг бол их гой халуун дотоос дотно сэтгэл дүйг тэгээ тийм хүнд таатай мэдрэмж төрүүлдэг таатай санаа орчин бий болгосон тэр тийм тохиолдолд convivial гэж байна. Ерөөсөө ингээд цэмцэгнээл бие бариал тэгээд ахгүй хүмүүсийг их сайхан таатай байлгадаг тийм орчин нөхцөл болгонд юм convivial гэж байна. За тэгээ гой уур амьсгалтай байх тий. Тэгэхээр un moment c'est un moment convivial. Тэгэхээр айлд очлоо гой сайхан байгаад өстой сайхан байна тий гэм c'est un moment convivial гэж хэлж болох байхгүй юу? За тэгээд тэр нь яагаад юм халуун дотн сайхан мөчвэ гэхээр 8 ачидтай ярилцаад энэ тэрхнийг амсаж үзээд тэр сонгоод гэл тэр choisir гэдэг бол сонгох гэсэн үг тий. За шинхэн бүтээгдэхүүн сонгосон шигээ 8 ачидтай ярьсан шигээ их сайхан мөчвэдгаа л гин. За тэгээд тэр жимс хүнсний ногоо бяслаг гэж чинь тий шин ногоо шин хүнс гэдэгт нь энэ produit frais гэдэгт нь хурдан муудаж болох юм тодорхой хадгалалтын горим тэр шаардсан бүтээгдэхүүнийг дандаа produit frais гэдэгтэй жишээ нь мах байна тий. За Францууд яадаг вэ гэхээр за энэ бол ойлгомжтой. За ингээ ярьж дуусаад явахдаа баяртайг нь барьлаа дөрөв сайхан өнгөрүүлээрээ гэл гэдэг гин. За тэгснээр тэрч бүхээл pour acheter une baguette талах худалдаж авахдаа ч гэсэн боловсон зам бол маш чухал. Яасан ч байсан юм мянга яарсан давчидсан байсан ч заавалгүй bonjour гэж хэлэх ёстой. Заавал явахдаа баяртай гэнтэй. Bonjour, merci, bonne journée. Энийг бүр амьсгалж байгаатай адилхан болгох хэрэгтэй тий. За тэгээ юу битгий мартаарай гэнэ n'oubliez pas. Очор дараалан тайван хүлээгээд очрон юу яахгүй дайрахгүй гэнэ. Ингэж зэрэгцэхгүй гэсэн үг нэ дүүбл гэдэг нь болохоор давхарлах гэсэн үг нэ. Тэгэхээр хажуу хүний урдуур ингэ дайрахгүй л гэсэн үг байна. Энэ бол хүндэтгэлийн дүрмээ. C'est une règle de respect. За энэ Франц хүмүүс болон хүнс цуглуулгатай холбоотой юм хөвшмөл ойлголттой нэг хэдийн байна. За нэгдүгürt нь les Français font leurs courses tous les jours. Өдөр бүр Францууд хүнсээ цуглуулдаг. Франц хүмүүсийг хөвчлэн талх нарын боовны дэлгүүрээс өглөө бүр талхаан худалдаж авахаар явдаг гэлцдэг. За энэ гэлцдэг гэдэг нь on dit souvent. Тэгэхээр энэ эзэн бийгүү ингээ хэн мэддэггүй байдлаар ингэж хэлж байгаа on dit souvent. Хүмүүс л дэгдэн штэ гэвэл те. За тэгээд pas de pain industriel. Үйлдвэрийн талах үгүй. Зөвхөн шинхэн шаржигнсан гоё амттай ч гэж энэ шаржигнах гэдэг бол яг ингээ хазахад барихад шажигнж байгаа тэр чимээг нь хэлж байгаа шүү. Амт баш. За шажигнсан шинхэн талхал гинэ. За энэ бол одоо жаахан шууд худлаа чинь үйлдвэрийн тал маш бас хэрэглэн байдаг. Яг нөгөө муудахгүй, хатахгүй гэл бас янз бүрийн байна тий. За
Les Français aiment les petits commerces. Франц хүмүүс юм жижиг дэлгүүрүүдэд их дуртай гэнэ. За энэ бас үнэн. Тэд захаар явах эсвэл жижиг дэлгүүрүүдээр явахыг илүү зөлгөө. За бандан тасрахад эхлэх гээд энэ чир нь явуулчихъя. Уучлаарай. Тэгэхээр тэд одоо Франц хүмүүс хэлчээ тий маш том дэлгүүрүүд гэхээсээ илүү зах болон эсвэл жижиг дэлгүүрүүдэд дуртай байдаг гинэ. За тэгэхээр энэ préféré гэд ямар нэг юм харьцуулахад тийм гэхээсээ илүү тийм гэж хэлдэг. Яг энэ дараалаар нь préféré гэдгийг гоё тэмдэглээд аваарай тийм ээ. Тэгэхээр зах гэхээсээ илүүтэй тийм юмд дуртай. За энэ яг ингэж хэрэглэдэг нэ. Нөгөө жишээ авсан те хичээлийн явцад бол. За би дулмаад гэхээсээ илүү насалмаад дуртай гээл та тий. Je préfère насалмаа дулмаа гэх юм лээ. Би цай гэхээсээ илүү кофенд дуртай. Je préfère café au thé. Энэ чинь нөгөө уу гэж шууд лё хоёр чинь уулчдаг тий. За дараа нь ils aiment parler au boucher. Талхны boucher чинь нөгөө юуных махны худалдаачин, бясалганы худалдаачин болон жимс хүнсний ногооны худалдаачинтай ярилцах дуртай. Тэд дараагийнх нь болохоор тэд их амар тайван явах байх дуртай гэнэ. За өөрөөр хэлбэл хүнтэй ярихтаа ингээд нөгөө шуурганд хөөгдөж байгаа юм шиг хам хум биш гэсэн үг. За тэгээд хүнсээ цуглуулнаа гэдэг нь энэ бол гэж юм тий. Одоо нийтийн харилцаанд орох, нийгмийн харилцаанд орохын шинжээ орж байна гэсэн үг. Ярилцсан, амсан, бүтээгдэхүүнээ харьцуулна. On n'est pas pressé. Яарах юмгүй. Les sacs, дараагийнх нь les sacs réutilisables sont obligatoires. За энэ нөгөө дахин хэрэглээний цүнх бол зайлшгүй шаардлагатай байдаг. За Европт бол одоо гялгар утч бай, даав утч бай, ер нь ингээд юм бүр одоо хичнээн удсан бэ гэмээр уута бариад явж л байдаг. Шаардлагатай бол баг нөхцөн ч гэсэн юм бариад л явж идэг. За тэгэхээр юм дахин хэрэглээний гэхээр réutilisable гэж байна. За Францад пластик уутны төлбөртэй бас хориглосон байдаг гэнэ л дээ. За тэгэхээр хориглоно гэдэг нь бол одоо шууд зах зээлээс хасж гин гэхээс илүү ер нь яваандаа мэдээ хасна гэж байгаа юм л да. Тэгээд хэрвээ анзаарч байгаа бол тийм өмнө нь зүгээр шууд ингээл одоо үйлчлүүлэгчтэй үйлчилж гин гэж байгаа юм шиг ингээд уут зүгээр үнгүй өгдөг байсан бол одоо ингээд төлбөртэй 20 цент 30 цент гэд уутныхаа том жижигээс хамаарат үн төлбөртэй болчихсон тий. За тэгээд худалдаачдыг үнгүү тараахыг нь одоо үндсэндээ бол хориглосон гэсэн үг. Тэд нар өөрсдөө тэгж үнгүү өгөх эрхгүй болцсон гэсэн үг. За тэгээд Франц хүмүүс даавн уут он тисю гэж юм. За ер нь ямар нэг юмны одоо ямар нэг юмны материалыг хэлэхдээ он гэдэг тийм юмар хийсэн. Тэгэхээр даавн уут гэхээр сак он тисю гинэ. Алтан уут гэх юм бол сак он энэчнээс нь одоо тисю гэдэг даав гэдэг нь оронд нөгөө алтаа хэлнэ гэсэн. Сак онор гэх нь л дээ. Мөнгө гэх юм бол сак он argent гэх мэтчлэн. Савх гэх юм бол энэхэн орно cuir гэх мэтчлэн хэлдэг шүү. За тэгэхээр Франц хүмүүс ер нь даавн уутаа эсвэл нөгөө зах руу өөрсдийнхөө саксыг авчирдаг. Энэ панье гэдэг нэг юм сүлжмэл сархс байдаг да тэр байж болно. За эсвэл зүгээр хүн өөртөө хийсэн хүнсээ цуглуулахтаа авч явдаг тийм нэг дэлгэмэл нэг саксар хуу маягийн даавнч байсан яах вэ тийм ээ. Панье гэдэг бол ерөөсөө тор сангас гэсэн үг. За тэд
Үүнийг харьцуулах дуртай. Гэхдээ энэ нэгэд харамлаад ингээд горойгоод байгаа биш, чанарыг эрхэмлээд чанарыг хөгжлөн сонгодгоо гэж байна. За тэгэхээр чанарыг ингээд дээдлээд одоо эрхэмлээд ийм юм тийм энэ зэргийн юмд одоо өдий дайны үн байлгүй яах вэ гэдэг үүднээс ингэж харьцуулдаг. Тэгээ ямар ч одоо чанар муутай бүтээгдэхүүн одоо хүнсний зүйл байлаа гэж бодох юм бол хямдхан байсан ч авахгүй гэсэн. За нэрээ энэ хичээлийн явцны хэлээгүй нэг юм байна. Энэ болохоор юу байгаа? Яагаад энийг би ингэж ярьж ийн гэхээр хямдхан байсан ч авахгүй гэдэг нь жишээ нь далайн гаралтай бүтээгдэхүүн одоо хугацаа дууссан бүтээгдэхүүнийг ингээд зарж идэг. За энэ нь өөрөө хүний эрүүл мэндэд тохиролтой юм шиг мэдээж байгаа тий. За тэрийг аваад хордлогонд орвол яг ялангуяа далайн бүтээгдэхүүнээс бол маш их яадаг хордлого их эмзэгшчихдэг гэж үздэг. За тэгээд нөгөө том дэлгүүрүүд чинь одоо деми хог хаягдл үүсгэхгүй тулд нөгөө хугацаа хадгалтын хугацаа төгсөн болон баг өнөөдөр дуусч байгаа эсвэл маргааш дуусах гэж байгаа тийм бүтээгдэхүүнүүд маш хямдхан зардаг. Тэгээ хугацаанд туссан бүтээгдэхүүнээ хүртэл зарж яадаг тохиолдол байна. За тэрэнд бол ерөөсөө ингэж гайхаж цочирдох юм хэрэггүй ерөөсөө маш сайн бүтээгдэхүүнээ сонгож авчиж чаддаг байх л хэрэгтэй гэсэн. Ердөө л тэр. За тэгэхээр өөрөөр хэлбэл хямдхан гээл юм руу гүйжчихэд аваад ийн гэсэн үг биш байх нь тий. За тэгээд vrai клишэ гэнэ. За жинхэнэ ёсороо нэг тогтсон юм гэх юм бол ямар ч Франц хүн нөгөө бяслаг Camembert гэдэг нь одоо Норманди мужийн бяслаг байдаг. Тэр бясалгын хамгийн сайн Camembert бясалгыг сонгохын тулд 10 минутыг зардаг. 10 минут болж чаддаг гэнэ л дээ. За тэгэхээр одоо манайхан нутгийн эдээгээ маш сайн таньдаг ш. Тэ Баян хонгорын Ямааны ааруул гэхүү, Архангаан цагаан хурууд гэхүү, тэгээ Булганы айраг гэхүү, Хаанах их гэхүү. Тэгэхээр чи ингээд амсаж үзэж явж барьж тавьж тэр ерөөсөө хаа газрын хүний юу байна ийм сурц байна. За дараа нь ils ont budget pour le vin et le fromage. Тэднэрт дарс болоод бясалганд гаргадаг мөнгө заавал байдаг. Энэ бол яг ядарсан жанжууртайгаа гэдэг шиг тий. За тэгэхээр тэр ч бүхэл нэг ойр зуурхын ганц нэг юм авсан ч гэсэн их хөвчлэн тэр дунд нь бол нэг лонх дарс багахан бяслаг бол байж л байдаг. За тэр байж л байдаг гэдэгт нь их хөвчлэн гэдэг нь souvent байна тий. Il y a гэх юм бол il y a souvent хөвчлэн тийм юм байдаг. За тэгээ c'est la touche française. За тэгэхээр үүнийг чинь л Франц маяг гэдэг юм шүү дээ гэж байна. За тэгэхээр la touche гэдэг бол одоо хүрх гэсэн үг байгаа байхгүй ямар нэг юмд ингээ хүрх гэсэн үг. За la touche française гэдэг нь болохоор Франц маягийн юм үүнийг л Франц гэдэг юм аа гэж ингээ ялгаруулж харагдаж байгаа юм хэлж байгаа. За тэгээд энэ touche гэдэг нь араас touche final гэж үг хэл байлаа гэж бодъё. Эцсийн төгсгөлийн. Тэгэхээр хүн хоолоо хийж дуусаад одоо нөгөө цувин жишээ авсан тийм ээ. Цувин дээрээ нэг хэдхэн ногоон сонгод хайчаарай гэх юм бол тэр ногоон сонгод хайж байгаа нь өөрөө хамгийн эцсээ нэг тийм нэг хөөрхөн юм яг тэр нэг чимэг болсон юм болоод байгаа байхгүй. Тэгэхээр тэр la touche finale гэсэн үг. За одоо нэг Монгол дээлээр гоёх гэж байгаа байлаа гэж бодъё тий. Тэгэх юм бол за одоо наадах чинь бүсээн жавхайтал сайхан бүсэлчих. За тэг ингэр дээр сувдан зүүчих юм бол c'est la touche finale байж болох байхгүй юу? Тэгэхээр энэ la touche finale, la touche française, la touche mongole. Ямар ч монгол хүнд нэг тийм юм байна гэх юм бол la touche mongole гэж байж болох байхгүй юу тий? Гэх мэтчлэн энэ их ч сонирхолтой олон юм илэрхийлсэн үг байдгийг шүү. За зул сарын баярын хүнсийг цуглуулахад Францд яадаг вэ? Францд болохоор энэ мэдээж маш чухал баяр тий. За тэгээ гэр бүлүүд нь 20 одоо нөгөө
Айл өрх нь 12 сарын 25-наас өмнө маш хүнс цуглуулдаг. Бэлэг аваад, чимэглэл гоёл аваад ялангуяа зул сарын үед баярын хоол хүнсээ цуглуулдаг. За энэ нь бол тэгээ одоо зул сарын баяр нь бараг л манайхаар бол цагаан сар л гэсэн үг л дээ. За ингээд энэ хоол нь хөвчлэн их тийм баялаг болоод халуун дулаан юм уур амьсгалыг үрдүүлдэг. Одоо их тансаг юм сайхан ширээ засчхаад тэгээд одоо нэгнтэйгээ хэрэлтчихсэн юм шиг юм ингээд хөдөлцөхсөн дуулж зөхсөн байх юм бол тэр нь конвивиал биш гэсэн үг байхгүй тий. Энд бас тэр дурддагдсан тий. Тэгэхээр энэ конвивиал гэдэг үгийг маш гоё цээжилж аваарай. За энийг айл баярын бэлтгэлийн үеэр чи тэр одоо жигнүүрээ гаргаач, аливаа хийж буузаа гаргасан уу хөөе гэл тийм нэг яриа болдог доо. Хүү ихэнгөө ороод ирлээ шүү, цайгаа өгөөрэй гэл тий. Тэгэхээр тэр ингээд уур амьсгал чинь өөрөө айгу хөөрхөн тийм конвивиал уур амьсгал байгаа байхгүй юу? Окей. За тэр бол ингээд ямар ч айлд болж л байдаг тийм баярын уур амьсгал оруулж байгаа халуун дотн байдлыг илэрхийлж байгаа conviviality гэсэн үг шүү. Тэгээ conviviality гэхээр нэр үг нь одоо энд байгаа нууд тэмдэг үгээр байна. Ямар юм халуун дулаан сайхан байна convivial. За тэгээд энэ зул сарын баяраа юу гэдэг вэ гэхээр нөгөө элэгний нухаш. Элэгний нухаш гэдэг нь Францын зүүн бишээ баруун урд зүгээр хөвчлэн тэнд байдаг галууны аж ахуйтай тэгээд галууны илгээр хийдэг юм байдаг. За энтхийн бол одоо манайхаар бол одоо 74 өндөр гэдэг шиг тий хүндтэй тэр зочиндоо өгдөг. За тэгтээ энэ foie gras гэдэг нь яг л Франц үндсэн одоо нутгийн эдэнд болдог. За тэгээд ийм үнэтэй цэнтэй бас идэ байдаг. За тэгээд fruit de mer гэж нөгөө энэ fruit de mer гэдэг нь далайн жимс гэсэн байна. Далайн жимс гэдэг нь одоо далайн хорхой шавж гэж ойлгвол бараг дэртэй. Энэнд нь сам хорхойноос эхлээл бусад одоо нялцгай биетнүүд жижигхэн нөгөө хясаа мясаа тэд нар нь ордог байхгүй юу. За тэгээ одоо ёстой яаж ядарсан байсан, яаж сонивчрахсан байсан энэ fruit de mer-ийг тэгээд яаж ч нүнх ямдарсан байлаа гэхэд энийг л авч болтгүй юм шүү. За тэгээд энэ маш тийм юу яадаг хурдан мууддаг бүтээгдэхүүн. Энийг бол одоо найдвартай ресторанд найдвартай газраас л ер нь авсан дээр зүгээр ингээд зах махаас тэр авах юм бол ер нь эвгүүдч магадгүй байхгүй. Тэгээ бүр нэг насны юм харшилтай болох юм билүү тийм ээ. Тэгэхээр энэ бол fruit de mer гэдэгт болгоомжтой байсан дээр. За энэнд бол дандаа тийм нэг жижигхэн нэг юмнуудыг нь ороод одоо тэр нялцгай битэн эсвэл crevette гэдэг те тэр чинь crevette гэдэг юм монголоор нэг жижиг сам хорхой гэх мэтчлэнгийн юмнууд байдгийг. За тэгээд дүүл данд гэж энэ энэ данд гэдэг бол нэлээд жоохон том одоо чинь дахианаас том юмтан байгаа шуугаарч тийм нөө цэцэг тариул гэдэг баха. Тэгээд эсвэл яргай загасгийн сүмүн. За тэгээд мэдээж араас нь нөгөө десертэндээ зул сарын баярын бялуу. За манайх бялуу гэхээр юм нэг том зузаан бөөрөнхий бялуу хөвчлэн төсөөлөхвээ. Бүүш гэдэг нь болохоор нөгөө том зууханд хийдэг түлээ байна да тайрмал түлээ. Тийм түлээний тайр тасыг дуурайлган хийсэн за юутай бялуу гэсэн. Манайхаар бол одоо бидний одоо таснаар рулет гээл байдаг гэсэн да. Ороочсон ороомог. За тиймэрхүү маягийн гэхдээ тэр рулетийг бодвол илүү тийм чимхлүүр ажиллагаатай хийсэн бялуу байдгийн шүү. За тэрийг бол тэгээ бүүш гэж нэрлэж байгаа. Та нар зул сарын үеэр ерөөсөө бүүш дэнэ л гэж юугаар интернетээр хараарай. За тэгээд дараагийнх нь боллоо. За одоо бюджет гэж байна те бюджет гэнэ. Бюджет. За энэ болохоор төсөв. Төсөв нь их хүчлээ их өндөр байдгаа.
За энэ élevé гэхээр бид нар одоо нэр үгэн дээр élève гэхээр арай өөрөөр бичдэг, энэ акцент нь өөр болсон байдаг тийм ээ. За élevé гэх юм бол одоо өсгсөн, хүмүүжүүлсэн, бойжуулсан мал аж ахуй дээр байх юм бол одоо юу яасан, адгуулсан гэсэн үг болох гэдэг нь. Энэ дээр төсөвдөр болохоор их өндөр гардаг гэсэн үг. За тэгээд ерөөсөө энэ өндөрсгсөн, өндөрлөг төр гэх юм бол élevé гэсэн утгаар орж байгаа шүү. Жишээ нь одоо Төв Азийн өндөрлөг цээжин гэж ярих юм бол одоо plateau élevé de l'Asie centrale гэдэг юм уу, de l'Asie гэж ярьж болох байхгүй. Тэгэхээр энэ тэр нь өндөрсгсөн, өндөр гэсэн утгатай бас байт юм аа. За тэгээд дунджаар нэг айл зул сарын баяртай 500 орчим евро зарцуулдаг гинэ. За энэ бол мэдээж өрх хэдэн гишүүнтэй байхаас шалтгаална, хэндээ бэлэг авах уу гэдгээс шалтгаална. Манай цагаан сар шиг л юм болно доо. Ер нь бол нэг нэгэндээ одоо томчууд нь бол таалагдахгүй бэлэг өгжсэн дөрвөл зүгээр мөнгөний өгхийгээд өгчдөг болчихсон. Үнэнхүү сайн мэддэг бол одоо тэгээ мөнгөөр тутахгүй ч яхав тий. Мөнгө гэхээс илүү сэтгэл харсан хүмүүстэй бол сэтгэл хардаг хүмүүстэй бол бэлэг тохирсон яг үнэтэйдээ биш тийм бэлэг өгдөг. Одоо жишээ нь эмээд нь гэх юм бол одоо тэр эмээгийнхэн сайхан зан чанартай ч гэдэг юм уу холбоотой тийм үг бичсэн аягч болтгой байж болох байхгүй юу? Эсвэл тэр хүнд хэрэгтэй ном байж болно гэх мэтчлэн. Тэгэл хүүхдүүд нь дундаасаа мөнгө нийлүүлж байгаа л нэг л юм өгчөж болно. За эсвэл тэгэл үнэртэй ус. Үнэртэй ус гэх юм бол хэр хэмжээтэй байхаас шалтгаалаад одоо найдвартай 100 евро бол эргэн тойрон 100 еврогийн наацаа нь бол байгаа шүү дээ тий. Тэгэхээр л явагдаж байгаа байхгүй юу? За тэгээд 300 евронд нь бэлэг, 130 евронд хоол. За 130 евроны хоол гэдэг бол зүгээр нэг удаагийн хоолнд нэг өрхийн одоо энэ дуртагдаад өнгөрсөн боломжийн сайхан дарс. За тэгээд нөгөө илэгний нухаш гэл явах юм бол зөвхөн энэ зул сарын нөгөө түлээтэй тайрцтай модны тайрцтай адилхан гэдгаа энэ бялуун өөрөө гэхэд л 5 хүнийх байх юм бол баг 30 евро болчих байх шүү. Тэгэхээр энэ 130 евро гэдэг бол баг ганцхан удаагийн л орой нэг өдрийн л гэсэн үг шүү. За яах вэ? 2 удаагийн хоолны мөнгө гэж баг бодож болохоор шахан болох гэдэг байгаа байхгүй юу? За тэгээд бусд нь болохоор гоёл чимэглэл болон хувцс хонорт ортгоо гэд. За гэхдээ зул сарын баяр бол зөвхөн энэ мөнгөний ч асуудал юм биш ээ. Зөвхөн гэдэг нь энэ солимон гэсэн үг тий. За тэгээ энэ нь ялангуяа гэр бүлэрээ одоо момон де партаж гэдэг нь хамтдаа цагийг сайхан өнгөрүүлэх, аз жаргалтай өнгөрөх цаг мөч юм аа. За тэгээ жоохон хүүхдүүд байх юм бол сургууль сурсан дуугаа дуулж өгөөл насанд хүрэгчд байх юм бол янз бүрийн тоглоом хийгээд тоглоол те ерөөсөө л манай цагаан сартай л адилхан төстэй гэсэн үг. За юм байна. За тэгээ юм юутай хүнс цуглуулгатай холбоотой нэг хэдэн 2-3 зүрэг байна. Зүрэг. За эхнийхт нь кива алаша спекса плас гэдэг. Хэн анд явна тэр хүн байраа алднаа. Хэн босоод явна тэр хүн суудлаа алтна гэсэн үг. Энэ бол ерөөсөө бараг ямар ч Франц яамн дээр байж л байдаг үг юм байна шүү. За энэ болохоор тэгээ энтэй ямар холбоотой юм гэхээр очролж байгаа үед очроо хаяад би энчээ байсан штэ гэд эргэж ирээд тэгхийн арга байхгүй. За тэгээд нэг бол хойтлохоо хүн амтандаа цагчиж би яг одоо эндээс 3 алхмын зайтай газараас би юм авчаад эргээд ирнэ шүү гэж хэлэхгүй юм бол тэгэл яваад өгөрнө ташин шог гэсэн үг. Petit à petit l'oiseau fait son nid. Багаар шувуу үрээ засдаг гэсэн утгатай үг байна. Энэ нь болохоор нөгөө дуслыг хураавал далай болно. Дуусны хураавал эрдэн болно гэдэг шиг. Тэг ингээ юмхнаар юм хийгээд нэг аятайхан үр дүнд хүрч байгаа тохиолдолд энийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл энд бол нөгөө мөнгөн харьцуулдаг гэсэн шүү дээ тий. Тэгэхээр энэ үнэ харьцуулаад
Үний ялгаанаас гарч байгаа ерөөсөө ганцдахгүй гэж цуглуулад л байх юм бол тэр чинь нэгээс л нэлээхэд болно шүү дээ, тийм ээ. Тэр өртөө л тэр хэлж байгаа. За дараа нь faut pas mettre tous ses œufs dans le même panier гэнэ. Бүх өндгөө нэг сагсанд хийх хэрэггүй гэж. Энэ нь болохоор ер нь бол мэдээж за одоо шууд утгаараа ч ойлгомжтой гэсэн үг тий. Хагарна гэсэн үг. Хагарна тэгээд тэр авах хэцүү хаягч хэцүү юм болно тий. Тэгэхээр энэ нь хөвчлэн гэдэг нөө бизнестэй холбоотой байдгийн шүү. Ер нь өөрөөр хэлбэл бүх мөнгөө бизнест нэг л бизнест оруулах хэрэггүй гэсэн утгатай байдгийг. За одоо энд болохоор хэдүүлээ уншлага дуудлагыг харъя. Faire ses courses à la française. Conseil culturel. Faire ses courses à la française. En France, on aime faire ses courses au marché le matin, surtout le week-end. C'est un moment convivial pour discuter avec les commerçants et pour choisir des produits frais, fruits, légumes, fromages. Les Français disent bonjour et merci, bonne journée à la fin. Même pour acheter une baguette, la politesse est très importante. Et n'oubliez pas, on attend son tour calmement, on ne double pas la file. C'est une règle de respect. Quelques clichés sur les Français et les courses. Les Français font leurs courses tous les jours. On dit souvent que les Français vont acheter leurs baguettes tous les matins à la boulangerie. Pas de pain industriel, seulement du pain frais et croustillant. Les Français aiment les petits commerces. Ils préfèrent le marché ou les petites boutiques à la grande surface. Ils aiment parler aux bouchers, aux fromagers, aux primeurs. Ils prennent leur temps. Faire les courses, c'est aussi une sortie sociale. On discute, on goûte, on compare les produits. On n'est pas pressé. Les sacs réutilisables sont obligatoires. En France, les sacs plastiques sont payants ou interdits. Les Français apportent souvent leurs sacs en tissu ou leurs paniers au marché. Ils aiment beaucoup comparer les prix, mais choisissent souvent la qualité. Un vrai cliché, un Français peut passer 10 minutes à choisir le meilleur camembert. Ils ont un budget pour le vin et le fromage. Même dans une petite course, il y a souvent une bouteille de vin ou un peu de fromage. C'est la touche française. Les courses de Noël en France. En France, Noël est une fête très importante. Les familles font beaucoup de courses avant le 25 décembre. On achète des cadeaux, de la décoration et surtout de la nourriture pour le repas de Noël. Ce repas est souvent très riche et convivial. On mange du foie gras, des fruits de mer, de la dinde ou du saumon et une bûche de Noël en dessert. Le budget est parfois élevé. En moyenne, une famille dépense environ 500 € pour Noël, 300 € pour les cadeaux, 130 € pour le repas et le reste pour la décoration et les vêtements. Mais Noël, ce n'est pas seulement une question d'argent, c'est surtout un moment de partage et de bonheur en famille. Proverbes utiles et culturels. Qui va à la chasse perd sa place. Petit à petit, l'oiseau fait son nid. Il ne faut pas mettre tous ses œufs dans le même panier.